Монгол Улсын ерөнхийлөгч Хүрэлцэвхээс сонгоны хайрхан дүүргийн 21-р хороонд байрлах махны чиглэлийн дахианы аж ахуйн баялаг дахиа компанид ажиллалаа. Хүнсний хувьсгал зарлагдсан одоо бидэнд бас одоо тийм одоо эрч хүч гэх юм уу тийм ээ зориг өгсөн ямар ч байсан дахианы махны үйлдвэрлэл эхлэх юм бол одоо бид хичээхээс гадна бас төрөөс тодорхой хэмжээний бас тусламж дэмжлэг байх юм байна. Яг энэ үндслээр бол яг 1 жилийн өмнө л ерөөсөө дахианы махны бизнес рүү зоригшуулалт орсон байгаа. Нэг байшин нь бол 40 мянган шувуу энд боожулна. 40 мянган шувуу нь бол бүрэн автомат учраас нэг л хүн ажил. Тэр хүн бол зөвхөн дэлгэц хараад л тохируулгал хийх болохоос биш. Ямар нэгэн тийм хар хүчний ажил бол хийхгүй. Тэгэд энэ бүрэн автомат гэдэг утга нь бол эндэл баг. За дахианыхаа эрүүл мэнд халдвар давчин халдваргүй өвснөөс урдсан сэргийлэх бүх арга хэмжээгээ хийж явдаг. Бид нар бол тусгай графикаар үйлчлэгээ хийж явдаг. Манай аж ахуйн нэг онцлог дээр 20 цэрэн дэглэмийг хамгийн их сайн барьж явдаг. За манай энэ шууч айгүй хөрхөрштэй. 21 хоног дэгдэхээ бол энд 45 хоног ирэхээр шуугилдаад мужигнаал шуугаа арахаар айгүй баяртай байдаг. Хэрвээ хүнсний хувьсгал хөдөлгөөн хэрэгжээгүй бол баялаг дахиа компанийг байгуулахгүй байсан гэдгийг тус компани захирал Ангар илтгэлийнхээ үеэр онцолсон юм. Өөрөөр хэлбэл төрийн тэргүүний санаачилгаараа хүнс хөдөө аж ахуйн салбарыг дэмжиж эхэлсэн нь урам зориг өгсөн явдал байлаа. Мөн тус хөдөлгөөний хүрээнд олгосон хөнгөлөлтөө зээлд хамрагдаж тоног төхөөрөмжөө гайлын татвараас чөлөөлүүлсэн шинэхэн үйлдвэрээ байгуулах түлхэж болжээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд одоо 24 шийдвэр гарсан байгаа. Эдгээр 24 шийдвэрээс бол одоо бага хүйтээ урт хугацаатай зээл одоо 4 сараас гэж гарч ирсэн. Одоогийн байдлаар мал аж ахуйн салбарт 27 орчим тэрбум төгрөг, гадаад тайлан руу бол 160 орчим тэрбум төгрөг, хүнс үйлдвэрлэлийн салбар руу бол 170 орчим тэрбум төгрөг, нийтдээ 450 орчим тэрбум төгрөгийн зээл одоо гараад байна. За мөн одоогийн байдлаар 300 гаруй тэрбум төгрөгийн зээл судлагдж байгаа. Тус үйлдвэрийг ашиглалтанд оруулснараа дахианы махны дотоодын хэрэгцээний 10%-ийг дангаараа хангах боломж бүрджээ. Тус компани 350 ажлын байрыг шинээр бий болгосон бөгөөд ойрын 2-3 жилд хүчин чадлаа 5 дахин нэмэгдүүлж дотоодын хэрэгцээний 50%-ийг хангах зорилт тавин ажиллаж байна.